Сайн байцгаана үзэгчдээ өчигдөр урилгын нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэ удаагийн зочноор Ванкууш хамтлагийн гишүүн рэпер Цэцэн Бэлэг буюу Цэцэн оролцож байна. Сайн өдрийн. За өөр сонь сайхан юу вэ? Болсон тус баяр үргээ. За баярлалаа ахад. Сонь сайхан юу вэ? Ойр завгүй байна. Бас тоглолт тоглолтын өмнө бас утсанд айгүй их мессеж ирээд байсан л та. Тэгэл сайн үсээ юм уу юу юм тэрийг сайн ойлгоогүй. Юу хийгээ яваад. За тэрний хувьд гэх юм бол Mobicom корпорацаас нөгөө зорилт төлбөр зохиосон. Тэрний нь болохоор 5 хүн оролцоод өөрсдөө тусын төсөлтөд орсон байгаа. Тэгээ миний төсөл бол нөгөө 1-6 насны хүүхдүүд одоо жоох хүүхдүүдэд зориулсан тийм номын сан Монголд маань байдаг юм байлээ. Тийм болохоор анхны тийм номын сан байгуулъя гэсэн төслөд орсон л тоо. Тэгээд уг төсөл маань дэмжигдээгүй. Тэгээд дэмжигдээгүй ч гэсэн одоо өөрийнхөө чаддаг зүйлээр одоо хандвийн тоглолт хийж тэрийг бод болох төлөв явж байна. Тоглолт хийзээ болох юм байна. Тоглолт 11 сарын 27-нд Mint Club болно. Mint Club бол ер нь хандвийн зориулалттай тийм 100% хандвийн зориулалттай. Тэгээд тоглолтын зардал өртөгч гэсэн ерөнхийдөө бүх одоо Mint Club гэтэл бүх тайз гэрэл заалын гаргаж өгч жишээний. Цэцэн ойрд уран бүтээл хийж гэнэ үү? Ванкууш хамтлаг эсвэл уран бүтээл хийж гэнэ үү? За Ванкууш хамтлаг ерөнхийдөө уран бүтээл хийсэн тэлтэй нөгөө манай ээж одоо ерөөсөө цуглардгүй хэд 10 онд сургуулаа нэг цугларсан, сая нэг сургуулаа бүгд сургуулаа төгсөөд цугларлаа. Тэгсэн чинь бас араараас аав болоод тэгээд бас за маа төвшөөч нь бас аав болсон шүү дээ. Тэгээд одоо шинэхэн аав болсон. Тэгээд бас л нэг юм бас сайн явж өгөхгүй л тийм. Ерөнхийдөө нэг CD гаргасан төлөвлөгөөтэй тал дууг бичсэн байгаа. Тэгээ миний хувьд гэх юм бол яг тоглолт бас хийх гэж байгаа болохоор бас жоох идэвхжүүлж явах хэрэгтэй байна л да. Шууд тоглолт хийж болохгүй. Тэгээ бас ганц хоёр дуу хийсэн. Тэгээд хамгийн сүүлд намхан гэдэг нэртэй дуусан. Тэрэн дээр клип хийгээд одоо ерөнхийдөө өнөө маа шиг цацагддаг. Ороод хүн бош төрөн гэдэг осгүй хуцаая. Яхны надад өгсөн биеэр амьдрч яван дуртая. Өндөр нуруу заяагаа хүс харуулуухан гэрүүл бий бай. Намхан нуруу насаа бош наастар унаж авсан юм бай. Би тамрыг хичээл ороход хамгийн доор нь жигсэж авсан. Би Цэцэн намхан гэдэгтээ яадаг тэгж одоо сүртэй ханддаг юм уу эсвэл гомдож явдаг юм уу яадаг олон юм байх юмас хүмүүс хоорондоо ярилцаад энэ диз гээл зүйл яддаг ш та нар хоорондоо ингээл болдог. За яг жоохон бахтаа бол яг намхнаас ичтгэл байсан л да тий би тэмэр хичээл оронгууд тэгэл өндөр намхан тасаад штэ тэгэл цаачаас тэгэл доогуур доороосоо 1-2 тэл явж байгаа юм чи. Одоо бол сүулт бол ерөөсөө дүжирсэн шүү дээ тий хүмүүс болгол намхан гэдсэн сүулт бол дүжирсэн тэгээ зарим уулцсан хүмүүс уулзчаад баг нэгч намхан биш юм биш тий баг одоо хөнгөж утсан шүү дээ тий намхнаас бол нэг хичээд идэв л метр 60 идэвлээ 68 сүулт танаа хамтлагийн дуучин Дандитаас уулзж байлаа. За тэгэхээр Дандигийн хувьд бол уран бүтээлийг явж уран бүтээл бол зөвхөн өөртөө зорцолдог гэх. Би өөрийнхөө төл өөрт дуртай юмаа хийдэг гэсэн. Цэцэгийн хувьд яад юм бэ? Би ингэж л асуух гэдэг юм л да. Промошн тал руугаа эсвэл одоо жуус ундаа рекламд ч гэдэг юм уу те. За яг уу эхлээд бол ерөөсөө тийм боддгүй л байсан л да. Зүгээр дуу хийгээл гаргаал, дуу хийгээл гаргаал. Сүүлдээ ингээд нэлээ ингээл дуулаад явчихгууд бас айгу хүүхдүүдэд хүрч ин те. Ээж аав нар ч мэддэг болж тэнгууд бас жоохон бие барих асуудал гарна л та те. Бас энүүгээрээ ингээд дуулчвал бас муу үйл жишээ үзүүлэх юм байна шүү гэх жишээний одоо тэгээ ерөнхийдөө бол одоо бол сайн үлгэр жишээ үзүүлвэл ер нь одоо биднээсийн нас одоо болцсон юм болов уу гэж бодож байгаа. Дээрээс нь яг нь ундаа жуус рекламдаад гэдэг бол харна л та те мэдээж яг одоо тохирсон юм ийл одоо юу гэдэг одоо жишээ нь RP биш те одоо жишээ нь за яг ундаа гэж болох юм те ундааны реклам тоглооч ээж хамт хэдэн дөрөв үеэ ингээ сайхан тоглоод өгч би бол зөвшөөрөн тийм бол яг одоо баримтлагын зарчимтай харшилдахгүй болвол Цэцэн улс төр оролцдог уу? Оролцож яснаа юу? Тэгтээ яг орчин үед их сонирхдаг болсон шүү дээ. Залуучууд ер нь нөгөө тэгээд улс төрчгүй улс төр дими гэлээд яг одоо ингээд хараад тахад биднүүслээ ингээд улс төр гэдэг юм а мэдээл те. Өөрсдөө оролцож сонгуулаа зөв өгч одоо юу гэдэг оролцож явах ёстой болов гэж бодож шүү дээ.
улс төр гэснээс эдийн засгийн хамрал гэдэг улс их орн нүүрлж ийн гэж яриад. Энэ уран бүтээлчдэд за рэперүүд тэр нөлөөлдөг юм бол цэцээ тэр нөлөөлж байна. Тэгсэн надад бол нэг нөлөөлөд ах юм байхгүй л да. Угаасаа энэс чинь нэг мөнгө олоод ах юм байхгүй шүү дээ. Сайн уран бүтээл хийвэл нэг хитэн сургуулийн шинжилгээ дээр л очиж дуулж нэг хитэн төгрөг олно. Тийм CD-ний хувьд гэвэл одоо CD-ний бизнес хаагдчихлаа. Тэгээд эдийн засгийн хувьд гэвэл одоо нэг нөлөөлөд ах юм байхгүй. Тэгтээ ер нь ингэж л боддоо шүү дээ. Ер нь альва хүн одоо эдийн засаг ямарчлаа гэж зүгээр суух шүү дээ. Ерөнхийдөө хүн чинь одоо дэлхийн 3 дугаар дайман одоо болж молвол тий одоо дэлхийн 2 дугаар дайм ч гэсэн амьдрах гал явж л байдаг шүү дээ. Ямар ч хүн одоо түн сэтэл амьдарч ирсэн. Тэр шиг тэгэл одоо эдийн засаг хямарсан ч гэсэн тэгэл амьдрахын төлөө зогсож болохгүй юм хийх. Гэхдээ яг эдийн засаг хямарлаа гэдэг одоо зүг гэж байгаа юм шиг л дээ. Гэхдээ ерөнхийдөө тэгж боддог л да. Цэцэгийн сарын орлого хэрэг байх уу? Яг ер нь өөрөө хэр тооцоотой юм бэ? Яг нэг одоохондоо нэг тооцох юм балга л да. Ерөнхийдөө тустай гараагүй байгаа. Тийм 7 хоног ингээд хүүхд жоохон болохоор 2 хуваацсан. Эхнэрийнхээ талд очионод өөрсдийнхөө талд нэг очионод тэгээ юм өнгөл амьдраад шүү дээ. Тэгээ тооцоотой. Тэгтээ бас нэг хилж болохгүй шүү дээ. Бас тэр чинь хүний бас юу нууцлаа тий. Соёлгүй асуултанд бас ордон шин ачаа. Хэдэн настай хэдэн төрний бизнестэй тий. Цэцээ рэпер дуулахаас гадна тийм ээ. Бас залуучуудын мэддэг бас нэг зүйл бол цэцээ өөрөө өмссөн байна. Smoke brand гэх. Энэ брендийн талаар бас үзэгчдэд тайлбарлахгүй. Одоо хэр уртастай явж энэ шинэ бүтээгдэхүүнүүд бас нэмж гаргаад байгаа шиг байсан. Тэг ямар учиртай юм smoke гэдгийг бас хүмүүс сонирхож байгаа хэрэг. За smoke brand гэдэг байгаа. Тэр нь болохоор зүгээр яг гадаад байдаг шүү дээ. Тэр нь гадаад рэперүүд нэг өөрсдийн хувцсны брендийг гаргаад ирдэг тийм. Яг тэрнийг л дагаж юм тийм хувцсны брэнд яасан. Тэгээд ерөнхийдөө бол залуучууд зориулсан тийм одоо чөлөөт streetwear гудамжны тийм цамхтай хувцснуудыг хийдэг. Тэгээд зорилго нь юу вэ мэдээж одоо гадаад гарах. Тэгээ Монголын зах зээл чинь жижиг юм л та. Гадаад гарах. Тэгээд Монголдоо урд нь ч нөгөө Монгол ойдлч нөгөө юм ойж гаргадаг байсан ч тэгээ нөгөө гэрээнд дуусаад болсон гэдэг. Тэр шиг л ер нь ажлын байдал болох, үйлдвэрчлэлт болох. Тэгээд ерөнхийдөө айгүй гоё юм төсөөлж явж байгаа л та. Тэгээд шинээр юм хийхэд л айгүй асуудалтай л та. Тэгээ яах вэ? Ямар ч байсан тэгээд тасалчихгүй хүн шиг тэгээд жоох ингээл ахаал яваал. Тэгэл жижиг дунд үйлдвэрлэл гэдэг янз бүрийн зүйлүүд энийг хийхэд хэр дарамттай юм бэ? Тийм зүйл ажиглагдана уу? Бизнес хийхэд. Таад нэг зүйл байхгүй л манайх ч маг лангуу шиг л юм чинь. Тэгэл цөөхөн тоогоор үйлдвэрчлэлт байхгүй, бараа материал татахад бас жоохон асуудалтай. Тийм болохоор одоо тийм юу байхгүй л. Тэгээд үйлдвэрчлэл болол ирэнгүүт талаас өөр болох. Интерьер дизайнерыг яагаад сонгосон юм бэ? Зүгээр хэл сурах гэж яваад тэндээс сонгосон юм уу? Эсвэл үнэхээр хүсэж ирсэн юм уу? Угаасаа юу л байсан юм л та. Нөгөө би зурдаг байсан байхгүй ба та. Тэгээд юунд сургуулаа төгсөөд юу гэдэг архитектор болно гэж шалгалт өгсөн. Тэгсэн чинь тун авлаа 15 авлаа хэдэн авлаа. Тэгээ яг баг нэлийн ойрхон наслагдаад дараачих нь интерьер дизайн гэсэн. Тэгээ интерьер дизайн гэдэг. Тэгэл тэр чиглэлээр яасан л та. Интерьер дизайнераар одоо ажиллах уу? Ажилласан л та Монголд 6 сар ажилласан. Тэгээд яг хөө тэнд сурсан юм, энд хийдэг юм өөр юм бэл. Хүүхдийн номын сан гэлдэг чинь яг хөө Монголд хүүхдийн номын сан баг байхгүй гэж чинь. Яагаад заавал зорж энийг хийхийг хүсэж байгаа юм? Би нөгөө CD гаргаад асамжийн газар хандуулаад тэгэл одоо үнцэг дээр очиод хүндэнд хуучин хувцсэг бол тэг хүмүүст нэмж бас жоохон Монгол их орноо хөгжүүлэхэд бол нэг жоохон ч юм хийчихсэн. Тэгээ өөрийгөө ядаж айтайгаа авчихсан юм. Яг ингээд бодоод тахад хараад тахад ерөнхийдөө яагаад одоо гэр бүл салаад байна. Яагаад гэвэл яг л энэ багаас нь л хүүхдүүдийг ерөөс ингээд Монгол улсын иргэдийг ерөөс багаас нь сайн одоо мэдээж боловсралтай эдэн номтой бол мэдээж хүн сайн төлөвшин дээрээс нь хүмүүжил болох хэрэгтэй. Яг л тийм болгож ижил одоо Монгол улс их орн маань гоё хөгжих юм бол багаас нь л эхлэе гэж бодож л тэрийг яасан байхгүй. Манай ихний жимсэн болоод ингээд юм ингээд судлаад харж байхад ерөөхдөө ингээд Монголын одоо том эцтэй хичүүтэй ингээл юм аач ирсэн ингээл одоо стресстэй л те нөгөө нөхөр нь арих угаал алга болол тэгэл ах чинь ингээл хүүхд тэр дотроо стресстэй л болдог гэж аахгүй те. Тэгэхэд одоо гадаад юм нэг үзээд ах чинь ингээл гой усанд ороод йог мог хийгээл одоо ямар тийм зав байгаа юм бэ? Тийм нөхцөл нь байхгүй шүү дээ. Яг хөө байж болно шүү дээ. Тэр чинь тийм үстэй. Тэгэл Монгол гэр дотроо ингэж 50 суучаал нэг симфон сонсоол 50 өөрөөгөө ингээл элдв бус юм бодохгүй байвал гэж боддоо шүү дээ. Тэ.
Авийн нэх охин хайрлах дэх охин Мөрөөр бодож удаад өглөө зүглээ цэнэх охин Уулзах болгонд удаа тавьсан зориулхоо мартна Халуун хайр хайлгийн цэлгийн түүний хүйтэн гартна Өдгөр гүнэтэй урдаас өгдөг үлэн гинэн Намайг арил гисэн шиг сүрдүү үлэн гинэн Бүжингийн арьс нүмерсэн бүрт чон Бие дулаацуулан гарыг мэдрлээ тон Хилээ гэж харцаараа хайртайг юм бич гисэн Монголын залуучуудын талаар асуусан байна. 2006 онд байсан чамайг явахаас өмнө Монголын залуучууд юм байсан. Одоо хандлага явж байсан. Хоорондын харьцаа гэлж гадны улсад байсан удаан сургалтсан хөгжлийн талаар асуусан байна. Хөгжлөхээр яадаг зөвхөн байшин барилга байдаг юм. Хөгжлөхээр миний хувьд бол яг хүнийг л хавталтай соёлтой хэр боловсралтай хэр нөгөө хөгжилтэй орнуудын яаж хэмждэг вэ гэхээр нөгөө дундаж наслалтаар хэмждэг гэж сонссон л та тийм. Тэгэхээр нөгөө яаж одоо ядчил яд юу идж уух юм хуугаас сайн бодвол тийм. Яг 6 оныхтой харьцуулахыг үлээд мэдэхгүй байна л та. Тэгтэл ерөнхийдөө залуучууд бол хэцүү л байгаа шүү дээ тийм. Бас яг ингээд хараад байхад бол ингээд машин зшин барьж байгаас арай гайгүй болчих нөгөө торгуул моргол камер тавиад байгаа болохоор тийм. Тэгэл яг ингээд бас нөгөө дөрмийн зүг гаргаад өгчүүд бас гайгүй боловч одоо ихтэл тамхи татах болсон шүү дээ. Аац тамхи татчих юм байхгүй шүү дээ. Урд нь ч өстэй тийм одоо тамхи татах боллоо чинь уурлал баг хин тэрийг яатал гэдсэн тий. Одоо ингээд харахад тэгэл болцсон л байгаа. Цэцээ спорт тэр цаг зав зарцуулдаг. Би зүгээр сонсч байсан л да цэцээ спортоор хичээлдэг. Тэрний оронд чөлөө цагаа шинийн клубд орж өнгөрүүлдэг. Тэгээд үнэн үү? Бүжиг спортоор бол нэг хичээлдэг шүү дээ. Яах вэ? Хаяа нэг найзуудтайгаа сакс тоглох юм байна. Гэхдээ шөнийн клубд бол орж ер нь харддаг л та тий. Юу ч хийгээгүй жиж клубд орох уу тий. Харж байгаа л бас ингээд нэг нилээ юм хийцэн тий. Нилээх ажилтай байсан болцоо нэг италчиг клуб бол ороод. Одоо байгаа Монголын рэп гэх pop гэх одоо энэ төвшин чиний хувьд ямар санагддаг юм бэ? Миний бодлоор бол их рэпрүүд нь л их дажгүй байгаа шүү дээ тий. Нэг хэсэг ч одоо нөгөө ая хулгаараа тэгэл сонсогчд ч гэсэн болол нөгөөд нь гэсэн чи ая хулгаалдаг гэж хэлээл ая хулгаалахаа болчлоо тий. Үгний асуудал энэ дээр бол тэг мэдээж сайн үг бичиж байна. Цэцээ ая хулгайлж ирсэн үү? Хулгайлж ирсэн шүү дээ. Хөнтөл бүү юм босд юмсэн нь. Тэгээд одоо ганц хүсэх юм гэвэл одоо нөгөө ая хийдэг бит микрод шүү дээ. Бит хийдэг гоё залуучуудлаар маань гарч ирж л байгаа л та. Тэгтэл ингээл бас рэпрүүдтэйгээ адилхан олон гарч ирмээр. Яг продюсер гэсэн утгаараа Монгол тим цогц продюсер байгаа юм рэп хип хоп рок бий юм шүү. Продюсер юм уу тийм. Өөрөө хамтарч ажиллаж үзсэн үү? Хамтарч ажиллаж үзээгүй л тийм рок бий ч одоо бүх юм л хийдэг гэсэн шүү дээ. Ай маяа бүх юм хийдэг. Өөрөө ч миний хувьд л чадахгүй шүү дээ. Үгэл гэж. Тэгээ өөрөө чи ингээл шинэ рэп хип хоп дуучдыг гаргаж ирж байгаа ч гэдэг юм уу. Тийм зүйлс яригдах юм. Дүлгөөний яг дуунд энэ ажиллаж исэн. Тэрнээс нэг гаргаж ирээд тахалж болохгүй л та тийм. Ингээл хамт дуулж байгаа л оппозит гэдэг тийм. Хүмүүстэй хамт дуулж байгаа. Тэгснээр л ингээл хоорондоо ингээл гид би энэ лүгээ тавьчихсан дуу байгаад явчих юм. Ямар очиртай байдгийг. Та нар хоорондоо бас хэр холбоотой байдгийг энэ рэпрүүд маань ер нь. За яг хуу манай хамтлагийн хувьд гэх юм бол оппозиттэй мэлээ орох юм байна л та. Би ч гэсэн орох юм байна. Тэгээ хамт дуу хийж исэн. Тэг чи одоо нүр хараагүй л байсан л дээ. Америкт нөгөө интернетээр л хийдэг гэсэн. Тэгэл яг нэг дуу хийхгүй юу? Нэг дуу хамт хийя гэсэн чинь инэрл нэг дуун дээр би цэцээ шиг 20 хос пүүзгүй мүзгүй гэсэн юм. Тэгэхээр би тэгэл нөгөө дууных нь араас нь шууд залгуулаад инэрлийг одоо тэгтлээ мэглээ гэл. Тэгэл тэрнээс хойш хоорондоо хэрэлдэж. Хинаатай юу хэлти тос бэлтуртай бололгааташ дээр шүхэлти ганцаараа би бавралти хатхаараа бүралти бүгд ханхан хувцалти өсти бүгд цусалти бидний бай тусалти өсти хүмүүсэлти үсэл халаар яалтын улаа хивсэнтэй хураалахти бэнтиг үндгүй баалахти дэнди элүү гарангаалахти пистагуут булаалахти мочууд шаалах. Цэцээ хамтлагийн тухай найзуудын тухай яриач. Цэцээ өөрөө хэр сайн хүний найз байж чаддаг юм. Найз гэж итгэхдээ цэцгийн бас дуу байдаг тий. Найз гэдгийг бол яг айгүй гоёор төсөөлж авдаг л та тий. Гоё дурсан зүйлтэйгээл ярихад ингээл бүх юм хамт явж идэг тий. Заавал ч үтэгэл хүмүүс ингээл яриад найзын гот ингээл зовх цагт туслах хэрэгтэй. Зовсон ч гэсэн ингээл яах хэрэгтэй гэл. Ерөнхийдөө найз гэдэг бол тийм айгүй гоё аз жаргалтай хүчүүд. Найз гэдэг хүний өмнөөс амьдраагүй ял үрээгүй л. Тийм ял үрээгүй тий.
найзуудын хувьд гэвэл сайхан найзуудтай бүгдээрээ тэгээд хамаагүй шахаж гэсэн миний найзууд багасаа бүгд нийлсэн. Тэгэл жаргал зовлонгаа тэгэл уулзаал гэдэг. Чи хэдэн оноос дуулж эхэллээ? 2004 оноос дуулж эхлээ өдийг хүрсэн. За болох өмнөх ч юм уу те. Сургуулаа төгсгөөс өмнө хийжсэн зүйл одоо эргээ харахад энэ дээр нь алдсан юм уу да? Тэрэн дээр нь ингэх байсан юм уу да? Ийм хүн хэрэггүй хийж явж тээ гэдэг юм уу? Тийм зүйл байдгүй. Яг нуулгүй л хэд. Тийм байдгүй шүү. Өнгөрсөн болохоор тэгэл өнгөрсөн. Угаасаа өнгөрч ивчдэг хичнээн шаналаа юу ч жоох нэгцчихдэггүй. Тэгэл тэрнээсээ суралцаалаа тэгх байсан юм байна. За дараа нь тэгнэ. Цэцээ гэр бүлтэй болчлоо. За рэпер цэцээ ингэвт одоо хийж байгаа юм шиг их багасчлаа сүүлийн үед харагдаж байна. Яг хүнддэг шалтгаан болчлоо гэх. Магадгүй цаашаа интерьер дизайнераараа төлхөө явах юм уу? Эсвэл рэп гэдэг энэ зүйлийг өргөжлүүлээд аваа явах юм уу? Өшөө цаашаа илүү юмыг явах юм уу? За та хэлж мэдэхгүй л байна л та. Гэхдээ яг энийг бол нөгөө дуу рэп гэдэг юм аа яг хажуугаар нь аваад явах байх. Тэгээд тэрнээс гаднаас жоохон бизнес хийх л байх л та. Тэр Ванкуш гэдэг хамтлаг баг тарах юм уу? Ахгүй шүү дээ. Байж л байх л тийм. Бүгд л амьдралаа удна гэлдэг чинь. Уу яах вэ одоо юу яд чи тарах гэдэг бол аюу сонь асуудал шүү дээ. Хэдэн жилийн дараа бүгд л ингээл амьдрал гээл хонгот. Ингээл амьдрал гэж байхгүй шүү дээ. Тэгээд юус ингээл нэг юм гарахгүй амьдрахгүй. Тэгэл мэдээж тэрийг үнд чинь тэгэл ядаж нэг 2 цагийн зав жүлөө олдсон тий. Тэр завсраар хамтлагаараа уулзаад би ч гэсэн ингээд дуртай юм чи дуугаад дуулаад явах. Цаг л олтгол баг. Тий. Ерөнхийдөө бол нэг тарж мараад дуулахаа болин гэсэн бол байхгүй шүү. Тэгэл угаасаа хип хоп гэдэг үрлэгч нөгөө рок поп ч аав ээж үдээ яаж гарч ирлээ. Тэгэл харангийн лавгах гал ингээл гоёороо явчлаа тий. Тэр шингээл хип хоп цөмсөл дуулаад явна гэсэн юм бол байгаа л та бодол. Өмнө нь бас оролцож исэн яг өөртөө чинь төстэй рэп урсгалаар дуулдаг хүмүүсээс асууж исэн. Уран бүтээлээ хийхдээ одоо жишээ нь дууны үгээ бичихтэй тий. За энэ хүмүүс тэдний орчим насны хүмүүс зориулна. Эсвэл энэ дуу тийм хүмүүс сонсох та нэг ийм дуу хийчихье гэж бичдэг юм уу? Эсвэл энэ бол миний үзэл бодол. Би нэгээ л бичнэ. Сонсвол тэрээс сонсохгүй бол тэр л үз гэж бичдэг юм уу? За орчин үед бол ерөнхийдөө бас мэддэж бичээд байна л та тий. За энэ дууг бол ингэж бичих уцаа нэг ийм хүмүүс сонсох байх. За энэ дууг ийм хүмүүс зориулъя да. Энэ дууныг ингэж л байх гэж. Урд нь бол ерөөсөө тийм байгаагүй шүү дээ. Миний хувьд бол юу ч дуусан хамаагүй хинт сонссон хамаагүй хамаа авахгүй гээл зүгээр харанхуй өрөөнд ороод бицүүгээ дуулаад шууд интернет тавьчихдаг гэсэн. Орчин үед бол нэлийн бодвол тэр нь тийм ч учраас бас тэгээ бас гаргаж байгаа дуунууд бас багасаад байгаа юм л та. Анх Америкт өөрөө яг би дас уран бүтээл хийгээд эхэлсэн шүү дээ. Яг эхэлжсэн үед урсгүй. Яг ингээл нойлын өрөөмөрөг л дуун дээр их юм гардгийг. Тэр болгоныг би бас мэдмээр идэв л сонь санагдаад. За яг товч ярихад бол тэгэл Америкт очсон. Очоод тэгээ сургууль соёлдоо явж бол хажуугаар нь бас дуулмаар санагдал. Тэг чи нөө манай Ванкуш хамтлагч хүүд мүд гэдэг дуу гаргаал те. Тэгэл дуртай юм чин тэгэл те. Гэл юм хиймээр санагдав. Тэгэл шууд интернет ингээ ном уншиж байгаа л яаж яваад юм бол тэгэл тэр үчи бас одоо нэг шиг юм хөгжиг байсан л та тий. Тэгэл одоо тэр дэлгүүр ороод микрофон аваад тэгэл бас юм бөө юм болно тэр ч бас ажлууд сурах гэж тий. Ямар ч тэрийг ажлуулаад сурцсан. Тэгэл дууга бичээл үг бичдэг гэсэн угаасаа нэг Excel Star гээл дуунууд чинь тэр ихэнхийн л үгийн л бичлээсэн байхгүй тий. Санааг нь гаргаж ирсэн. Тийм болохоор ерөөсөө үгээ бичээ сурцсан болохоор үгээ бичээл тэгэл яах вэ хулгай халаал интернетээ сайн хулгаалаад тэгэл шууд ийшээ Монгол руу одоо Teach Entertainment Нима гэж залууга тэрнлээ болоод тэгэл шууд интернет тавьдаг ус. Тэгэл ерөнхийдөө ганц 2 дуу хийсэн чинь нэлээд хүмүүс сонсоол муулхан ч муулаад пүүз дуулаа юм пүүз нөгөө хэд нэлээ өөстө гоё юм уу. Тэгэл шууд клип хийгээл те. Тэгэл тэр үчи дөнгөж одоо HD камер гарч ирсэн байхгүй. Одоо нөгөө зургийн аппаратууд чинь HD тэр бичглээг үйсэн шүү дээ. Ийм HD зүгээр камер нэг камер $800 авчихсан баха. Тэгэл өөрийнхөө бичлэгийг ингэж бичиж байгаа л тэгэл бас нимаар явуулаад тэгэл клип гарч ирсэн. Тэгэл тэрнээс хойш нэлийн тэгж мэдж байгаа зурны амралтаар ирэхээр яг клипнүүд илгээл. Тэгэл гадны рэперүүд ч юм уу эсвэл гадны сонсогчид Монголын рэп урсгалыг сонсдог болов өөрөө тэнд байхдаа сонсуулж өгөх хэр хүлээж авдаг. Ёстой тэгж яаж байгаа сонсогч байгааг л тээ. Яг нь сонсох ганц 2 гадаад найзууд сонсоод гоё байна муу гэж сэдвүүдийг өөрчлөөс л та. Тэрнээс яг сонир сонсогдох те гоё сонсогдох. Гэтэ яг одоо юу гэдэг бүр ингээд одоо
Gangnam Style шиг солонгосоор дуулаад байгаа мөртлөөсөө тий тэр шиг ингээд одоо гараад ирэх юм бол тэрийг бас сайн мэдгүй л тий. Цэцээ ягаад халзан толгой гэдэг юм ижээ халаа гэж. За тэгээд одоо бас нас яваад штэ. Нас яваад одоо хүү амтантай уулзч юм уулзаал тэгэл. Яхад тэгээд бас халзан толгойтой яваад байгаа хэцүү. Нийслэхүүгээ нэвтрүүлэг хийжсэн, нийслэхүүгээ цомог гаргажсэн. Энэ хүү нэвтрүүлэг маань нийслэлийн залуучдын тухай ах шиг гэсэн тийм. Яг гол мессеж нь юу байсан юм? Гол мессеж нь бол одоо Улаанбаатар хот минь хөгжөөд дэвшүүл гэдгийг л харуулж ирсэн л та. Тиж entertainment хамтарч байсан зүг ашигын бус яг л залуучууд зориулсан тийм нэвтрүүлэг байсан болохоор зураг авалт маавалт тэр юунууд бас гой гой хийжсэн л та. Тэ стресст чинь хэрэг стресс чинь Улаанбаатар хоттой тэгвэл одоо стресстэй шүү дээ. Машин бариул юу амар стресстэй. Зарим хүмүүс ингээл сурчдаг гэлээ тэ. Би бол ерөөсөө сурчдаг. Машин барих бол амар том асуудал. Ерөөсөө ингээл чигээр явахгүй. Урт тур хойгоор явал ингээл одоо. Яа ингээл хараад ахад тэгэл таксинд суугаад явхад хүртэлтэй. Тэгэл нэг жолооч авах. Ямар ч хэрэггүй юм дэ зүгээр л ингээл сигнал хараад рефлекс болцсон тий. Тэр чинь бас айгүй чихэн чигтэй шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө бол машин барихад л амар стрессж байгаа. Хөгжмийн наадмууд гэж яддаг шүү дээ. Тэгэхээр энэ хөгжмийн наадмууд Монгол байх ёстой мó байх ёсгүй мó гэж олон хүн ярилцж байна л да. Олон байх ёстой мó гүм үү гэл. Ийм зүйл байх ёстой юу? Ягаад цөөрөд байгаа юм болоо? Миний бодлоор байх ёстой юм шүү. Тийм. Одоо зарим хүмүүс орох дургуулдаг. Миний бодлоор л амар орох дуртай шүү дээ. UBS Music одоо жишээ нь клипс авах ч юм уу те. Тэрэнд зориулж нэг цааш тэрнээс нь шагнал авъя гэсэн хүмүүс бас байгаа л. Мэдээж хүмүүс тэгээд байхгүй. Би шагнал авах гэж эсвэл хүнээс юм авах гэж уран бүтээл хийдгүү гэл. Өөрөө ч явд. За тэгэл авах нь аавны авахгүй нахгүй. Миний хувьд бол авах дуртай ш. Жохон байхасаа л онц сурлагт ингээ шинжилээр бэлэг авахын төлөө онц сурдаг байсан те. Тэр зүгээр л зарим хүмүүс бас нэг бусдаас өөр болохгүй л те. Би тийх дуруу. Тийм бол яах вэ? Дэлхий чинь угаасаа л тийм шүү дээ. Тийм үстэй. Одоо сайн юм хийсэн хүнд шагналыг олгож ин гавья тэмдгийг өгч ин. Тийм болохоор тэгэл биднес ч гэсэн бас юм хийж байгаа юм чинь тэгэл бас юм сайн юм хийсэн бол тэрийг мэржлийн хүмүүсээ шүглээ шагнуулахад сайхан л шүү дээ. Яг одоо өөрөө чи Монгол улстай ч юм уу хийж бүтээ гэсэн зүйл юу? Нийслэх үү шүү дээ өөрөө. Нийслэлийн хүү. Нийслэх үү тэгвэл Улаанбаатартай яаж туслая гэж боддог юм бэ? Яг одоо тэгвэл тусалж байгаа зүйл нь бас юу байгаа юм бэ? Одоо тусалж байгаа зүйл нь юу лөө тэгэл за бас нөгөө дуугаараа л хийдэг л дээ тий. Ядс ингээд гоё хоцлаад явъя тий. Цэвэрхэн хоцлъя. Тэгээд эн чинь тэгэл хотын өнгө үзэж шүү дээ тийм үст. Тэгээд одоо ингээд номын сан гэж бас болох чадах ятгаараа юм ингээд зөв яагаад юм л та. Тэг хиймээр байдаг юм гэж юу. Мөнгөтэй бол тэгэл амар мөнгөтэй бол одоо ерөөс ингээд хүмүүс ч одоо ингээд морь зөр уралдуулаад тий. Бас нэг ингээл нэг амар их сони юмд мөнгөө зараад байдаг шүү дээ. Тэн шиг одоо зүгээр яахаа ингээд ядч юм альва улсыг бас нөгөө номын сангаар нь бас хэмждэг юм байл л дээ тий. Гадаадын номын сан гэтэл музейч хэлэн байдаг шүү дээ. Тэнгуут одоо хүмүүс ярьдэн шүү дээ. Гэртээ номын сантай бол энэ айл бол боловсралтай гоё айл байна гэл. Тэн шиг одоо ингээл нэг баячууд зүгээр нэг номын саныг зүгээр амлан авч тамлан зоох хэрэгтэй байхгүй. Тэрний номын сан ийм тэр хэрэг ном уншдаг. Өөрөө бол яг багтаа бол нэлээд уншдаг л байсан л да. Одоо хамгийн сүүлд юу уншив? Хамгийн сүүлд одоо юу уншлаа? Хинт ч юу ч ямар ч зармаа зарах. Тийм хинт ч юу ч зарах. Яг юуны одоо үзэл бодол нь одоо юу вэ гэхлээр одоо ерөөсө Genesis номонд Ford-ийн dealership залуу байсан мэл тийм мангар их машин зарцсан. Тэрний юм болохоор одоо яаж одоо би одоо энэ smoke brand-ийг зарах байл гэдэг юмыг л одоо авах гэж л уншсан л да. Номны хувьд гэх юм бол тэгээд одоо орчин үед л нэлээд уншиж биднес үед чинь тэгээд номноос бол бас хөндөрт шүү дээ. Тэрийг бол мэдээд байгаа шүү дээ. PC тоглоом гэл PC гэл компьютер гэл. Лопха гэж юу гэсэн үг юм бэ? Сэтгэлийн шунал гэсэн үг гэсэн. Гэсэн. Та чи үг юм те. Өөр хүн. 76 гэдэг дуу хийсэн шүү дээ. Энэ дууныхаа талаар ярьж. Энэ дуу тэгээд тэр 76-ад нь хүрсэн болоо. Мэдхгүй бас хүрсэн байж магадгүй л байна. Үрдсэн байж магадгүй л байна. Яг нууц шул ингээл яг
сонгуульч юм уу намтай холбоотой зүйл хийж явж байсан. Явж ирсэн. Би элбэг дөржмаа сонгуулийн юмд бол дуу хийж ирсэн. Гэтэ яг ингэж нам дагаж явдаг юм уу? Яг жоо гарчилсан л нам л гэж бодчих шүү. Гарчилсан л гэж бодчих шүү. Тийм. Биний дуун дээр хүртэл байдаг шүү. 88 онд төрс үзэл бодол арчилсан гэн. Надаас намхаагүй ерөнхийлөгчийн сонгуульд ялсан. Надад өндөр зорилго би өндөр нам нь хамаагүй их орныхоо төлөө юм хий элбэг дөржгүй авах батуулгагүй авах алтахуйг авах бабаргай бас авах бүжүүгээ бас авах би ч гэсэн авах ингээд харахад юу намх нуруу аш. Одоо их нэртэй байгаа. Их нэртэй зориулж дуу бүтээж ирсэн үү? Бүтээжсэн. Тэр дуу хадлаа гэж. Гэтэ их би бас их сони юм сонссон л да. Яг анхны хайртайгаа эргэж одоо сайргаал юу. За яг тэр бас хүний хувийн асуудал. Хувийн амьдралтай. Гэтэ яг ярил л да тийм. Одоо ерөнхийдөө яг хүн амьдралдаа нэг хүнтэй үерхээ сууж болно тийм. Тэгээ бас өөр хүнтэй ч хүнтэй ингээл үерхээ сууж хүмүүсийг бол харьцангуй баг хүнтэй үерхсэж боддог тийм. Яг тэр үерхсэн хүмүүст бол яг хайрын доноо зориулж исэн. Нэртэй ч гэсэн зориулж исэн. Тэгээ ямар ч зориулж исэн нэг хүнтэй алсуусан. Цэцэг хамгийн их бухимдуулдаг зүйл юу юм бэ? Цэцэг өөрөө гайгүй цаг барьдаг санагдлаа. Тийм цагийг бол байна л да. Бухимдуулдаг зүйл үү? Тэгэл зөндөлтөө хамгийн бухимдуулдаг зүйл ихэр чинь бас л зөндөл. Ер нь бол хүн хүлээх. Монголчуудын нийтлэг чанар юу вэ? Дутагдaltaй. Амар амиа. Бүх юмыг л ингээл биел орох хэрэгтэй гэлдэг тийм. Одоо шинэ дээгүр кисүүл хамаагүй. Тийм харж исэн л та нөгөө автобус ингээд явсан чинь нөгөө хүрэхгүй байсан байна л да. Тийм нэг шинэ юмар явсан юм шиг байна л да. Хүрэхгүй тэнгуут яг монголчуудын сэтгэхгүй юу гэхээр автобусны буудлын дээр хүлээж байгаа бол нэг автобус ирсэн бол суух хэрэгтэй. Тэ? Одоо нэг одоо жишээ нэг юм одоо би жишээ нэг хүүхдүүдэд одоо нэг 10 шиг номтой ирсэн байлаа гэхэд 20 хүүхэд чал авах хэрэгтэй л тийм гэр бүлийн авах хэрэгтэй гэх тийм биш. Би гадаад байж идэв шүү дээ ингээл автобусны буудлын дээр хүлээж нэг очлол хүлээсэн. Нэг автобус ирлээ хүмүүсийн суух нь явлаа үлдээгүн дараа их автобусыг хүлээн. Тийм шиг л ерөөс ингээл дайрчдаг юм надад ерөөс. Нэг хүн одоо смок гаргачлаа гэл тэгэхэд л бүгд подолк хийх гэл дайрчдаг те. Оо подолк нэг бууз хийгээд яг үнэхээр тийм зүйл ажиглагдаж байна уу те. Яг одоо энд смок дэрч биш л те. Ерөнхийдөө яг жишээ болгож ярьж явах тийм хөө. Ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг маань өндөрлөлт өгч байна. Тэгээд яг хоёулаа тоглолтын хэмжээр ярих л да. За тоглолтоо нэг л өдөр болно. Нэг л өдөр болно. Mint Club болно. Mint Club бол Home Plaza гэдэг тийм. Freezer урагт Home Plaza гэж үүдэг. Тэгээд таксны хувьд бол 20,000 төгрөг байх юм. Тэгээд та одоо плет гарах юм. Тэгээд Motion Frame гэдэг одоо хүүхдийн комикс хийдэг компани. Би очирч байгаа байна. Тийм юм комикс байгаа нөгөө Монг гэлээд шүү дээ. Бонгол доо. Монгийн тэр комикс дээр л стик наагаал тэрийг одоо тасалбар болгож байгаа. Тэгээд тэрийг авсан хүмүүс өөрөөсөө тэрийг буцаага таньдуулна уу хүүхдтэйг нь өөрсдийнх нь дууруулж юм л да. 20,000 төгрөгөөр тасалбартай зарагдана. Тэгээд харж байгаа бол мянган залуучуудад зориулах санаатай. Тэгээд тасалбарыг Smoke Brand гэдэг дэлгүүр Орос элчин хажуудалд зарж байгаа. Тоглолтын мэдээллийг авъя гэж байгаа бол зүгээр YouTube дээр цэцээ намхан гэж бичиж нөгөө дуу байгаа. Тэрэн дээр эхлэхдээ зүгээр ерөөсө бүх мэдээлэл нь байгаа. Хандвийн данс, утасны дугаар, хідэн төрөг байх уу, хаана болох уу гэдэг. За маш их баярлалаа. За баярлалаа. Үнэхээр сайхан ажил хийх гэж байгаа юм байна. Ажил чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Цаашдаа ч гэсэн энэ улс их орондоо хэрэгтэй ажлуудыг олон хийгээрэй гэж миний зүгээс олон үзэгчдийн зүгээс хүсье өрөөё.